Сайн байна уу? Өнөөдрийн бичлэгээр гэрээ хамттай, гуляш хамттай хийцгээе. Маш гоё хамттай болдог. Төмсөө зузаан хэрчээж яахан давс хийж чанана. Энэ хооронд маха зузаан дөрвөлжин хэлбэртэй хэрчиж өгнө. Тэр нэг ширхэг луванг үрж бэлдэнэ. Маха хариулын тавгандаа хийгээд яахан хуураад өгнө. Хэд нэг ширхэг сонгоныг хэрчиж бэлдээд махан дээрээс хийж өгнө. Хэд үрсэн лувангаа дээрээс нэгээд амтлагаанд хар перц, улаан перц, давас, томатаар амтлана. 2 амны албаг томат хийн. Ингээ буцалж авах хооронд шөлөөр төрүүлэхээр баг зэргийн гурлан дээр ус хийгээд усандаа гурлаа устал маш сайн утгаж өгнө. Ингээд мах руугаа хийгээд сайн утгаж өгөөрэй. Энэ үеийн бичлэгээ авахаа мартсан байна. Ингээд төмсийн хушаа бэлдээ. Төмсөн дээрээ давс сүү хийгээд сайтар нухаж өгнө. Тэгэд хоол аягалахад бэлэн боллоо. Гуляшны маха төмс будаан дээр ийгээд дээрээс нь зэрэг гонь цацаад хоол бэлэн боллоо.